Өглөөний мэнд үзэгчтэй зэрэг төрийн ордноос улсын хурлын гишүүн энх баяртай шууд ярилцахад бэлэн боллоо. За өчигдөр ерөнхийлөгчийн хамгийн газраас ерөнхийлөгч шүүгчдийг болон авилгатай тэмцэх газрын даргыг томилох энэ эрхээсээ татгалзаж байна гэсэн утга бүхий мэдгдлийг бол хийсэн. За энэхүү мэдгдэл нь бол хүмүүсийн дунд эргэлзээ дагуулсан энэ асуудлаар бид улсын хурлын гишүүнтэй энх баяртай шууд ярилцах гэж байна. За өчигдрийн мэдгдлийг бол та харсан байх. Энэхүү мэдгдлээс харахад ерөнхийлөгч шүүгчдийг томилох юм шиг, томилохгүй биш юм шиг нэг тийм хоёр зүйтэй л утга бүхий өгүүлбэр гарлаа л да. Энэ дээр та нэг ялгаа утгыг гаргаж өгөөч. За юуны урьд бол Монгол улсын ерөнхийлөгч хөрс ерөнхийлөгчд улс төрийн бас манлайлал үзүүлж 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт за түүнийг амьдуулахад чиглэсэн 2021 оны 1 сарын 15-нд баталсан шүүхийн шинэ хуулийн үзэл санаанд үнэнч байгаагаа давхар дахин нэг одоо нотолж ийм одоо мэдэгдэл шийдвэр гаргасанд бол талархаж хүлээж авч бас баяр хүргэмээр байна. За их чухал алхам болсон. Яг зүгээр яг тэр хэвлэлээр мэдэгдлийн дараа нэг хэвлэлээр явж явах зарим нэг гарчих нь бас шүүгч нарыг томилох эрхээсээ ерөнхийлөх татгалзлаа гэдэг агуулга явсан нь бол яг хуульчдын хувьд бол нөгөө юу иргэд тэд бас жоохон буу тий төөрөгдөл бий болоход нөлөөсөн болов гэж ойлгосон. Тэгээ би бас иргэдэд олон нийтэд бас нэг ойлголт өгөхийн тулд үндсэн хуулийн бас юм заалт харуулъя гэж бодож байна. Монгол улсын үндсэн хуулийн 4-р бүлэг маань юм шүүх эрх мэдэл гэдэг юм гарчигтай байгаа юм. Тэгэхээр нөгөө шүүх эрх мэдэл гэдэгт ер нь юуг ойлгохдаг юм бэ гэж. Тэгэхээр шүүх эрх мэдэл гэдэгт бол ер нь энэ 4-р бүлэг цааснаар бол 3 одоо институцийг бүхэлд нь шүүх эрх мэдэл гэж ойлгодог. Нэгдүгээрт энд шүүгч өөрөө багцдаг. Энэ бол хүн. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шууд хүн. Шүүн таслах шийдвэр гаргадаг, алах зогтдог. Энэ хүн. За хоёрдугаарт шүүхийн ерөнхий зөвлөл. За энэ шүүхийн ерөнхий зөвлөл юу хийдэг вэ гэхээр шүүгч хэнийг шүүгчээр одоо сонгох вэ гэдгийг шилд сонгож одоо сонгон шалгаруулж санал болгодог ийм институт байна. За гуравдугаарт нөгөө энэ шүүгчтэй сахилга хариуцлага тооцдог шүүхийн сахилгын хороо гэж. Тэгэхээр ийм бүтцээр үндсэндээ 2005-аас 2020 онд ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо сүүлийн 15-6 жил яг одоо ийм бүтцээр ажиллаж ирсэн. За энэ одоо бүтцээр шүүгчийг ерөнхийлөгч томилно. Тэр дотроо бүх шатны ерөнхий шүүгчдийг бас ерөнхийлөгч томилдог. За шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүдийг бүгдийг ерөнхийлөгч томилдог. Нөгөө шүүгчд хариуцлага тооцдог шүүхийн сахилгын хорооны дарга болон гишүүдийг бас ерөнхийлөгч томилдог. Өөрөөр хэлбэл юу болж байгаа нөхөр нөгөө шүүх эрх мэдлийн энэ 3 институцээ бүгдийг ерөнхийлөгч томилдог 100%. Тэгэхээр нөгөө энэ шударга ёсны одоо хамгийн гол институт болсон энэ шүүх эрх мэдэл бүхэлдээ нэг эзэнтэй ингээд болчихсон. Энэ сүүлийн 15 жил. Энэхэр ерөнхийлөгчөөс эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэхэр ерөнхийлөгчөөс эхлээд энэ явсаар хагаад элбэгдэрж ерөнхийлөгчдөр улам баяжаад тэгээ Батулга ерөнхийлөгчдөр төгөлдөршөөд тэгээ үндсэндээ нөгөө ерөнхийлөгч гэдэг хүн маань энэ шүүх эрх мэдлийнхээ хаан нь болж хөрсөн. Хаан нь болж. Тэгээ ийм их эрх мэдлийг ердийн хуулиудаар дамжуулж өгсөн. Үндсэн хуульд ямар эрх мэдлийг яг ерөнхийлөгчд энэ шүүх эрх мэдэл гэсэн энэ бүлэг дотор яг үндсэн хуульд өгсөн бэ гэхээр 51-р зүйлийн 2-т шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын дээд шүүхийн нийт шүүгчдийг улсын их хурл танилцуулснаар бусад шүүхийн шүүгчдийг шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус ерөнхийлөгч томилно гэдэг ийм заалттай.
Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчд үндсэн хуулиар бол ямар эрх мэдэл олгосон бэ гэхээр энэ бүх шатны шүүгчдийг л ерөнхийлөгч томилно. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг ерөнхийлөгч томилно гэдэг ийм одоо хоёр томилгооны эрх мэдэл өгсөн. Энэ ерөнхий зөвлөл болон сахилгын хороонд ерөнхийлөгч оролцож томилох эрх мэдэл үндсэн хуулиар олгогдоогүй. Тэгтээ яасан байна? Ердийн хуулиар энэ 15 6 жилийн туршид ердийн хуулиудаар ерөнхийлөгчдөр энэ эрх мэдлүүдийг өгөөд исэн байна. Ерөнхийлөгч аваад исэн. Авсаар хагаад нөгөө хаан маань нөгөө Томс Комсын нөгөө Ливофан буюу нөгөө мангас гэсэн үг шүү дээ. Ливофан бүтээлд гардаг шиг мангас болоо хувирсан байхгүй. Хэмжээгүй эрх мэдэлтэй. Тий. Тэгэхээр энэ маань өөрөө тэр нөгөө дураар авирлах. Энэ хуулийн дээр шударга ёсны дээр хувь хүн нэг хүн одоо засаглах тийм ээ. Тэгээ нэг хүн маань би бол шударга ёс гэж өөрөө шударга ёсыг тогтоох гэж байна гэж байна. Энэ дотор яг шударга ёсыг өөрт таалагдаагүйгаа яг устгадаг, хэлмэгдүүлдэг, шоронд оруулдаг, бизнесийн дээрэмддэг. Өөрийнх нь анд нөхөр хань хамсаатан байвал тэр хуулийг зөрчин ч гэсэн нөгөөдхийг яг хариуцлах тооцдоггүй, хаацаалдаг, ивэлдэ авдаг. Ийм одоо тогтолцоо бий болцсон. Тэнгүүт яах вэ гэхээр нөгөө нэг жоо хулгай хийдэг авилагч болж өгөхгүй нөхдүүд бүгд төмсөгдүүлээд тэгээд нөгөө хаандаа яах хадгаа бариад очдөг. Авилгаа мөнгөө бариад очдөг. Ийм эрх мэдлийн хэрэг дээрээ бид нар яг нэг хүний засаглал руу ер нь л халтарч дууссан байхгүй. Энэ байдлыг гишүүх хуулиар халж үндсэн хуульдаа нийцүүлсэн гэж байна. За яг энэ үед одоо энэ байдал ер нь болохгүй байна гэж одоо өнгөрсөн парламентын хийсэн хамгийн том түүхэн гавья байгаа. Энэ бол үндсэн хуулийн өөрчлөлт. За энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо 65 судалтай Монгол ардын нам парламентод өөрөө манлайлал үзүүлж энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлтийн хамгийн чухал нэг хэсэг нь юу гэхээр энэ шүүхэд дэх улс төрийн нөлөөлөл. Тэр дотроо нэг хүний энэ хэмжээгүй эрхтэй хонгил би үүсгэсэн нөлөөллийг таслан зогсоох гэж энэ үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Ингээ энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр юу шийдсэн бэхээр Монгол улсын ерөнхийлөгчид үндсэн хууль зааснаас өөр бүрэн эрхийг ердийн хуулиар олохгүй гэдэг тэр өгүүлбэр орсон. Энэ ганц өгүүлбэрийн ид шид шүүхийн хуулийг одоо саяны хэлж байгаа энэ хонглыг нураах, хуулиар дамжууд нураах гол суурь нь болсон. За ингээд шүүхийн хууль хийгдсэн. Шүүхийн хууль маань энэ одоо шинэ парламентын өлгийдэж авсан хамгийн анхны үндсэн хуулийг амлуулах шударга ёсны реформ. Өөрөөр хэлбэл нөгөө хуулийн хулгай гэж ярьж ирсэн тэр асуудлыг хуулиар нь тасан зогсоох хамгийн том алхам, анхны алхам байсан. За энэ алхмаар юу шийдсэн бэ гэж. Саяны хэлж байгаа тогтолцоог яаж өөрчилсөн? Нөгөө шүүх эрх мэдэл гэдэг байгаа. Шүүгчдийг ерөнхийлөгч одоо томилж байгаа энэ бол өөрчлөгдөхгүй. Яг тэр үндсэн хуульд байж байгаа. Үндсэн хуульд байгаа. Тэгэхээр энэ эрхээс ерөнхийлөгч татгалцсан гэдэг ойлголт байхгүй. Яг тэр үндсэн хуульчлагдсан бүрэн эрх учраас бүрэн эрх гэдэг бол хууль зүйн ойлголтоор юу гэхээр эрхтэр нэмэх нь үүрэг гэсэн үг. Эрхтэр нэмэх нь үүрэг тэнцүү бүрэн эрх. Бүрэн эрх гэдэг бол эрх үүргийн нэгдэл. Тэгэхээр нэг талаасаа ерөнхийлөгчийн эрхэм боловч нөгөө талаас үүрэг байхгүй. Шүүгчийг томлох үүрэгтэй байхгүй. Тийм учраас үүргээсээ татгалзна гэж ойлголт байхгүй. Тэгэхээр яг энэ шүүх эрх мэдэл гэдэг одоо ерөнхий бүлэгт байсан энэ асуудлаасаа одоо саяны ярьсан эннээсээ татгалзаж байгаамаа гэж одоо хэлснийг нь энэ бүр шүүгчээсээ хүртэл татгалзчихлаа гэж бас ойлгоцсон байна. Бүхэлд нь ойлгосон байна тийм ээ. Тий, шүүх эрх мэдэл гэдэг энэ 3 үг байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө шүүхээс татгалзлаа гингүүд энэ доторх эндээсээ бас татгалзлаа гэж ойлгочихгүй. Тэгэхээр энэ бол татгалзахдаггүй. За шүүхийн хуулиар шийдсэн хоёр дахь асуудал юу вэ гэхээр энэ нөгөө шүүхийн ерөнхий зөвлөл байгаа. Тийм ээ. Шүүгчээр хэнийг ажилуулах вэ гэдэгс одоо шилж хуульчдаас шилж олох үндсэн чиглэлтэй. Энэ байгууллагыг, энэ институцийг болохоор улсын их хурл 50% нээлттэй сонгон шалралтын зарчмаар. Гэхдээ улсын их хурл 50 гэдэг нь одоо улсын их хурлын нэг гишүүн эсвэл улсын их хурлын дарга байна уу? Улсын их хурлын ямар нэг гишүүн энд хэн нэр дэвшихийг нэр дэвшүүлэхгүй. Энийг хэн нэр дэвшүүлэх вэ?
Энд ажиллая гэж байгаа хүн өөрөө л нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлж байгаа субъект нь өөрөө. Хүн өөрөө нэр. Тийм учраас одоо энэ нээлттэй сонгон шалралтаар зарласан чинь 29 одоо хуульч энэ шаардлагыг хангасан хуульч өөрөө өөрсдөө нэр дэвшүүлчихэд одоо байж байгаа шүү дээ. Энэ байгууллага төр 29 өрсөлдөөнд орно гэдээ өөрсдөө нэр дэвшүүлсэн байж байгаа. 50% нь болохоор нийт шүүгчдийн хуралдаан хийгээд нэр дэвшүүлнэ. Нийт шүүгчдийн хуралдаан зарлагдчихлаа. 10 сарын 11-2-нд төрийн ордон зохион байгуулагдана. Тэгэхээр Монгол улсын нийт 500 гаруй шүүгчд цуглаад нээлттэй байдлаар нууц санал хураалтаар. Тэндээс эдийн сонгоно. Нууц санал хураалт 5 хүнийг нь 50% нь буюу 5 хүнийг нь шүүгчдээ сонгоно. За ингээд шүүгчдээ сонгочоор яг уу энэ ерөнхий зөвлөл маань ерөнхийлөгч гэдэг энэ институтээс ямар ч хамааралгүйгээр бүрдчихнэ. Яагаад тэгэхээр энэ хүн нэр дэвшүүлэхгүй. Ерөнхийлөгч нэр дэвшүүлэхгүй. Хов хүн өөрөө нэр дэвшүүлнэ. Улсын их хурл нэр дэвшүүлэхгүй. Өөртөө нэр дэвшүүлнэ. А улсын их хурл энэ томилгооны сонсгол нээлттэй хийх ажлын зохион байгуулна. За ингэж бүртгэнэ. За нөгөө шүүгчд алдаа гаргуулд хариуцлага тооцож явах хэвээр сахилгын хорог яах вэ гэхээр улсын их хурл 55%. Өөрөөр хэлбэл энэ 9 гишүүний 5-ыг нь буюу 55%-ийг нь улсын их хурл нээлттэй сонгон шалралтын зарчмаар томилно. А 45%-ийг нь нийт шүүгч дотроосоо мөн саяны ярьсан нууц санал хураалтаар өрсөлдөөний зарчмаар өөрсдөө сонгоно. Мөн яах нь вэ? Ерөнхийлөгчөөс хамааралгүй болсон. За ингээд нөгөө хэн шүүгчээр ажиллахыг гэдгийг шийддэг бүтцэн ерөнхийлөгчөөс хамааралгүй. А шүүгч нь алдаа гаргуул түнд хариуцлага тооцож явах хэвээр тэр сахилгын ороо ерөнхийлөгчөөс хамааралгүй болчоор энэ нөгөө нэг шүүх эрх мэдэл гэдэг систем маань нэг хүнээс бүхэлдээ 100% хамааралгүй болчихж байна. Энэ бол шүүхийн шинтгэлийн амин сүнс. Ингээд шүүхийн багц хуульд энэ заалтуудыг оруултал өмнөх ерөнхийлөгч Батулгын үед хүлээн зөвшөөрөхгүй үндсэн хуулийг зөрчсөн ийм заалтууд боллоо гэд үндсэн хуулийн цэцэд өгсөн гэж ойлгох уу? 2 сард өгсөн. Одоо 2021 оны 2 сард өгсөн. Одоо хуулийн 1 сард батлсан. 1 сарын 15-нд батлаад ер нь бүх үйлдэлийг шүү дээ 20-г тавьж үзсэн. Наан нь одоо ингэж гарахгүй байх тал дээр бас нэлээд чаж үзэж ирсэн. За ямар ч байсан одоо олон судалтай парламент үнэмлэхүй олон судалтай Монгол Ардын нам, за сөрөг хүчин болж байгаа арчсан нам, бие даагчд, хүн нам энэ шүүхийн шинтгэл ийм байх хэвээр. Хинч энэ одоо ерөнхийлөгч болсон энэ шүүх эрх мэдэл гэдэг шударга шатны системд хаан болох ёсгүй. Улс төрийн нөлөөлөлөө хадгалж болохгүй гэдэг тэр үзэл санаан дээр үнэнч байсан хатуу зарчим дээр үнэнч байсан учраас энэ шүүхийн хууль батлагдсан байхгүй амжилттай. Хэдий одоо саад татварууд байсан ч гэсэн. За энэ дотор одоо улс төрийн хамгийн том манлайлал үзүүлсэн хүн мэдээж тухайн үеийн Монгол Ардын намын дарга бөгөөд ерхий сайд хүрсэх байхгүй. Өөрөөр хэлбэл тэр нөгөө эрх барьж байгаа парламентын хүчний лидер өөрөө энэ манлайллыг түүчээлж хатуу зогсоогүй бол энэ явахгүйсэн байхгүй. Тэгэхээр сонгуулийн өмнө буюу Монгол улсын ерөнхийлөгч болохоос өмнө үндсэн хуулийг баталж авах үед 19 онд ч манлайлж ирсэн байх нь 2020 онд одоо шүүхийн хууль орж ирээд хэлцэгдээд 21 онд баталж яхад ч энэ манлайлж ирсэн. Тийм учраас ерөнхийлөгч болчоод зан нь өөрчлөгдөөд ярьснаасаа буцчвал биш болчихно үстэй. Тэгэхээр улс төрийн манлайл гэдэг бол хоосон үг яриа биш үйлдэл байхгүй. Бодит үйлдэл. Тэр утгаараа миний хувьд тухайлан одоо өөрийнхөө хаяг дээр талархал илэрхийлсэн. Өөрөөр хэл ярьсандаа байсан. Нэг нүртэй байсан. Зарчим дээр хатуу зогсож жагаад талархал илэрхийлье гэдэг энэ үгийг бол хэлсэн баг. Гэтэл үндсэн хуулийн дунд судлалын хуралдаанаар шүүхийн тухай зарим заалт нь үндсэн хууль зөрчсөн байна гэд нэгс өмнөх ерөнхийлөгчийн талд шийдвэр гаргасныг улсын хурал хүлээж аваагүй. Одоо удахгүй дээд их судлалын хуралдаанаар дахиад хилцэх чинь тий. Их судлалын хуралдаанаар орохоос өмнө хүсэлт гаргасан тал хүсэлтээ татаж авахаар нөхцөл байдал одоо яаж өөрчлөгдөн гэсэн үг вэ? За энэ бол их цоо шин кейс. Монгол улсын энэ шинэ үндсэн хууль
1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан. Одоо 30 жил болох гэж байна. Яг энэ 30 жилийн хугацаанд үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын шийдвэр гарсны дараа тэр дунд суудлын шийдвэрийг улсын их хурл хүлээж аваагүй шийдвэр гарсны дараа цэцэд хүсэлт гаргасан ерөнхийлөгч нь юм уу иргэн нь гомдлоо татсаж авч ясан тохиолдол байдаггүй. Тэр утгаараа одоо хөрс ерөнхийлөгчийн энэ шийдвэр нь одоо хууль тухайлан энийг бас хараагүй. Ингүүл яах вэ гэдэг тий. Ингүүл яах вэ гэдэг тухайлан наривчилж бичээгүй ийм шинэ кейс. Тэгтээ цэцэд маргаа хэн шийдвэрлэх тухай хууль зааснаар одоо цэцэд хүсэлт гаргах чинь маргааны хилцүүлгийн аль ч ятанд хүсэлтээсээ татгалзах, гомдлоо татан авах, хүсэлтээ татан авах ийм бүр хэрэгтэй байдаг. Тэр утгаараа одоо ерөнхийлөгчийн одоо татаж авлаа. Батулга ерөнхийлөгчийн үед одоо гаргаж ирсэн ерөнхийлөгчийн энэ хүсэлтийг татаж авлаа гэдгийг илэрхийллээ. За энэ бол юуны урьд улс төрийн шийдвэр. Юуны урьд өөрөөр хэлбэл хөрсөх ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн шинтгэлийн төлөө миний хувьд байгаа гэж байгаа улс төрийн шийдвэр бөгөөд манлайл үйлдэл. За үүний дараах хууль зүйн үр дагаврууд яаж хөөрөх вэ гэдэг нэгэнт сая хэлсэнчлэн хуульд наривчилж бичигдээгүй учраас би бас одоо зөвхөн харж байгаа нь цэц их судлын хуралдаанаа зарлаж хийж магадгүй. Ягаад гэхээр энэ жишг тогтоох гэдэг. Хуульд наривчлагдаагүй учраас. Цэц ягаад их судлын хуралдаанаар хийх болзошгүй вэ гэхээр хэрвээ маргааныг ерөнхийлөгч одоо татгалзлаа гэж шууд хэргийг хаачиг бол энэ цэцгийн нэг гишүүний шийдвэр гарах болж байгаа. Гэтэл цэцгийн нэг гишүүн нь урд нь гаргасан 5 гишүүнийхээ хамтарч гаргасан шийдвэрийг ганцаараа дийлэх үү гэдэг нэг асуудал үүснэ. Хоёрд улсын их хурл бас энийг дунд суудлын шийдвэрийг хэлцээд хүлээж авахгүй гэж шийдвэрийг мөн цэцгийн нэг гишүүн бас шийдэх үү гэдэг ийм хоёр хууль зүйн нээлттэй асуудлыг бий болгочод байгаа. За тийм учраас Монгол улсын үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа буюу 7-оос 9 гишүүний одоо хамгийн дээд өргөдгсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд за энэ асуудлыг бол одоо шийдэх болов гэж өөрөөр хэлбэл эцсийн шийдвэр гарах болов гэж харж байгаа. Хууль зүйн хувьд нь улс төрийн хувьд нь одоо ямар одоо их тийм чухал алхам болов гэж би яагаад онцлоод байна вэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгч за Монгол улсын их хурл Монгол улсын засгийн газар шүүхийн шинтгэлийг төлөө энэ хийж байгаа шүүхийн шинтгэлийн төлөө нэг бодолтой, нэг бодлоготой, нэг зүгт харж байна гэдг нь өөрөө маш том улс төрийн ач холбогдолтой. Улс төрийн ач холбогдолтой. Нөгөө талдаа дунд суудлын хуралдааны шийдвэрийг их суудлын хуралдаан бол дийлэнхтэй буюу 90% баталгаажуулж ирсэн ийм түүх байд юм өнгөрсөн хугацаанд. Гэтэл их суудлын хуралдаан ороод дахиад дунд суудлын хуралдааныг дэмжвэл нөгөө хүсэлт гаргасан тал нь хүсэлтээ татаад авцсан байдаг. Ингээ хоёр тал дахиад бас ойлгомжгүй байдал үүсгэн л дээ. Тий, саяны хэлж байгаа 3 ерөнхийлөгч улсын их хурл одоо нэг зүгт харж байна. За гэдэг маань цэцгийн одоо тэр их судлаар гарах шийдвэрт нөлөөлнө. Яагаад? Цэц улс төр эрх зүйн шийдвэр гаргадаг институт зохихгүй. Үндсэн хууль өөрөө ердийн хууль гэдэггүй. Яагаад үндсэн хууль гэж хуулиас өөр constitution гэж тийм ээ. Зүгээр ердийн хуулийг бол law гэж хэлж байгаа шин. Яагаад энийг constitution буюу ингэж хэлдэг вэхээр энэ улс төр эрх зүйн баримтч гэж үздэг. Цэцгийн гишүүнд яагаад улс төрийн мэрэгшилтэй байх гэж одоо үндсэн хуульд бичсэн гэхээр ганцхан хуулийн үг өгүүлбэр цээжилсэн хүн биш. Энэ шийдвэрийн улс төрийн үр дагаврыг одоо харах чадварчтай буюу алсын хараа сайтай бодлоготон байх ёстой шүү гэдэг агуулгаар улс төрийн мэрэгчлэлтэй байх гэж
үндсүүл шаардлага тавьсан байхгүй. Тий. Тэрнээс улс төрийн намын гишүүн байна гэж хэлээгүй байхгүй. Улс төрийн мэргэжил гэдэг чинь ер нь бол жоохон асын хараатай л хүний хэлж байгаа. Тийм учраас бол цэцүүл ийм одоо их судлын энэ асуудлыг шийдэхэд бол мэдээж их чухал ач холбогдолтой. Дунд судлынхаа шийдвэрийг одоо хэвээр байх эсхтэр би цэцийн өмнөөс одоо байр суурь шууд илэрхийлэхэд хэцүү. Тэгвэл би итгэлтэй баг. Яагаад тэгэхээр цэц хэрвээ дунд суулынхаа шийдвэрээр хадгалаад аваад үлдлээ гэхэд энэ саяны хэлсэн зарчим буюу буцаагаад энэ эрхүүдийг ерөнхийлөгчдөр аваач боломжгүй. Хөрс хөрөнхөд би буцаагаад авахгүй гэж хэлчихлээ шүү дээ. Тэр татгалцлаа гэдэг чинь би энэ юмнуудыг буцаагаад ингэж хонгол болгож ингэж бүгдийг авахгүй. Би энэ энэ хоёр эрх мэдлээс татгалцлаа гэж хэлж байгаа байхгүй. Энд чинь өөрөө айгүй чухал улс төрийн ач холбогдол. Тэгэхээр энийг би дахиж авахгүй. Ингэж хонголын хаан болохгүй гэж өөрөө хэлээд байна шүү дээ. Өөрөө одоо улсын төрийн тэргүүн болчоод би хонголын хаан болохгүй гэж хэлж байгаа. Энэ зарчим өөрөө зөвөө гэж хэлж байгаа байхгүй. Улсын их хурлын хийсэн шүүхийн шинтгэл өөрөө зөвөө. Би буцааж өөр дээрээ ингэж одоо авахгүй. Би сонгуулийн өмнө ингэж ярьж амлаж ирсэн. Тийм ээ? Хуу хүн биш, хууль засаглах ёстой гэж сонгуульд өрөө та орж хамгийн их одоо ярьж одоо амлсан, ийм манлайл үзүүлсэн. Тэр үйлдэл зарчим дээр одоо үнж байгаа гэдгийг сая яаж нотолчлоо. Тэгэхээр цэц их судлаараа магадгүй энэ хүн дээр өгье гэсэн чинь эн чинь авахгүй гэдэг шүү дээ. Улсын их хурл бас энэ өгөхгүй гэдэг шүү дээ. Хуулиараа. Тэ. Тэгэхээр энэ нөгөө шийдвэр гаргаж байгаа хамгийн одоо хууль тогтоох институт бүх одоо асуудлууд зөв зүйтэй байсан юм а гэдэг нотолж байгаагаар цэцгийн шийдвэр гаргахад шууд биш шууд усаар одоо их нөлөөтэй ийм одоо улс төрийн одоо манлайлал боллоо гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд шүүхийн тухай хууль 1 сард батлагдаад 3 сарын 1-ээс бол мөрдөгдөж эхлэх ёстой байтал үндсэн хуулийн цэц дээр очсноор ерөөхдөө шүүхийн шинжилэл үндсэндээ гацаж өнөө хүртэл ер нь хэрэгжихгүй юм гэж ойлгоо. Дээр нь одоо шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерхий зөвлөг бол өнгөрсөн 6 сард байгуулад аль хэдийн одоо шүүгч нарт хариуцлага тооцдог байх энэ механизм үйлчлээд эхлэх ёстой байтал өнөөдөр ингээд өмнөх шүүхийн тогтолцоо ерөөхдөө явж гин гэж ойлгож болох уу? Шүүхийн гацаа зогсон байдалд байна уу? Тэгээ шүүхийн хууль бол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Бүхэлд нь үйлчлэлийн үндсэн хуулийн цэц зогсоогоогүй. Үндсэн хуулийн цэц яг ямар хэсгээр нь зогсоогдсон бэхээр энэ улсын их хурлаас томилж байгаа ингээд дангаараа томилох нь үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн баг. Тэгтэл энэ улсын их хурл дангаараа ер томилоогүй байхгүй. Шүүгчд өөрсдөө 50%. Энэ хэсгээр нь бол үндсэн хууль зөрчсөн гээгүй. Тэр нь энэ сахилгын орооны талагчдыг шүүгчдээс томилдог дээр үндсэн хууль зөрчсөн гэж одоо цэц шийдвэр гаргаагүй. Зөвхөн энэ ерөнхийлөгчөөс аваад улсын их хурл дээр зарим одоо тал хувийн 50% томилгоог нээлттэй зарчмаар хийдэг болсон дээр л дүгнэлт гаргацсан байхгүй. Тэр нь яг нөгөө өмнөх ерөнхийлөгч маань өөрөө бүгдийг ингээд өөрөө томилдог байх гад тэр үед өөрөө улирт нэр дэвшихгүй байх шийдвэр гараагүйсэн байхгүй. Тэгэхээр дахиж нэр дэвшээд 6 жилээр Монгол улсын одоо 10 жил Монгол улсын хаан байна л гэж бодцоод зүтгэчихгүй юу. Тэгээд цэцэд хандаад энийг зогсоолох ийм л ажил. Одоо өнгөрсөн хүнийг одоо яагаад дэлтэй биш тийм ээ. Гэхдээ бодит факт нь үний юм чинь. Тий? Босон явдал нь бол үний юм чинь. Одоо шүүхийн сахилгын хороо байгууллагадаа шүүхийн ерхий зөвлөл мөн байгууллагадаа жинхэнэ нөгөө шүүхийн шинжилэлт хизээнээс эхлэх юм бэ? Шинэ хуулиараа хизээс ажиллаж эхлэх вэ гэдэг нь анхаарлын төвд хүлээлт бол байна. Тэгээ шүүхийн шинжилэлт гэж яриад л байлаа өнгөрсөн хугацаанд. Гэтэл бодит байдалд хэрэгжилт бол байхгүй байгаа шүү дээ. Хизээс бүх хүмүүсийн шүүхийн шинжилтийг мэдэрч эхлэх юм. За би яг энэ шүүхийн хууль 1 сарын 15-нд батлагдсан өдөр яг энэ эндэр дээр яг энэ зааланд хэлж ирсэн үг байгаа. Энэ шүүхийн шийтгэл одоо амьлах хэсэг бол маш олон одоо хүчин зүйлээс хамаарна. За мэдээж улс төрчдөөс өөрсдөөс нь нэгдүгээрт хамаарна. За улсын их хурл болон ерөнхийлөгч бол улс төрийн манлайлалаа үзүүлж энэ шинтгэлийг одоо
өөрөөс хинээс ч хамаарахгүй байж ажиллах тэр боломжийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчныг бол бүрдүүллээ. Ерөнхийлөгч өөрөө улс төрийн бас манлайлалаа үзүүлж байна. Одоо энэ шинтгэл яг ингээд зарим зүйл дээр бол ингээд мэдрэгдээд явж байгаа. Жишээ нь. Ганцхан жишээлбэл үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг урд нь улсын дээд шүүхээс 3 хүнийг нэр дэвшүүлдэг байсан. Энэ 20 хэдэн жилийн хугацаанд яаж ирсэн гэхээр шүүгчдийг тэр дотор улсын дээд шүүхийн шүүгчдийг ерөнхий шүүгчдийн бүгдийг ерөнхийлж томилдог байсан учраас цэцэд дээд шүүхээс хэн байхыг нөгөө ерөнхийлөгч мэддэг гэсэн үг. Хүний нэр явуулдаг. Дээд шүүх рүү. Энийг цэцгийн гишүүн болгоодох гэж явуулдаг гэсэн. Дээд шүүхтэр одоо манай улс төрч гончигдорж байгаа хүртэл очсон цэцгийн гишүүн нэр дэвшсэн явж байсан шүү дээ. Хэн тийш нь явуулсан байна? Тийм бод. Шүүгчд лав тэрийг улс төрчийг нэр дэвшүүлээгүй шүү. Тэгэхээр дээрээс явах нь шүү дээ. Тэгэхээр энэ байсан байхгүй. Тэнгүүт нөгөө цэцгэдэг манаач маань өөрөө бас нэг улс төрийн захиалгатай болдог гэж олон жил ярьдаг. Тэр асуудлууд чинь яг углуургаар нь хөөгөөд өөд үдсэнгүүт ингээд энэ систем дээр очиж асуудал үүсэжсэн. Гэтэл жишээлбэл дээд шүүхийн дэх одоо цэцэд нэр дэвшүүлэхийг бид нар шүүхийн хуульд яатсан гэхээр нэгдүгürt нийт шүүгчд хуралдана. 25 шүүгч хуралдаж байна. Хоёрдугаарт нээлттэй сонгож шалгуулалтын зарчмаар шийднэ. Хүмүүс өөрсдөө бас нэр дэвшүүлнэ. Тэгвэл гэнт бодож яснаа нэг хүний нэр мэр гаргаж ирэхгүй. Одоо жишээлбэл цэцгийн нэг гишүүний одоо томилгоогоо цэц 4 улсын дээд шүүх 4-5 удаа олонхын санал авч чадахгүй гаргаж ирч чадахгүй шүү дээ. Энд чи юу? Шүүх систем дотор нь хүртэл арчлалын буюу нээлттэй, хяналттай, оролцоотой ийм зарчим хийцэн баг. Тэгээд 25 гишүүнд хуралцж ээж дээд шүүхийн ерөнхий шүүх зүгээр карамасаа гаргаж ирэхгүй те. 25 гишүүн хуралцж ээж нэр дэвшүүлэхдээ нууц санал хураалтаар шийднэгээ хуульд нь биччихээр яаж юм гэхээр тэндээс ямарваа нэг даргын цэргийн улс төрийн хамааралтай хүн нэг хэлсэн ч бай нууц санал хурааж байгаа учраас гарч ирч чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ чи өөрөө энэ системээ өөрөө эрүүл шудрах болох жинхэнэ хүлээн зөвшөөрөгдсөн тэр хүн нь одоо гарч ирэх ийм систем рүү бид яваад байгаа байхгүй. Одоо жишээлбэл тийм учраас би цэцтэр ингэж амилж байна гэж. Хоёр дахь одоо гол асуудал бол мэдээж шудраг ёсны систем үр дүнгөх асуудал бол хүнээс хамаарна. Өөрөөр хэлбэл одоо тухайн шүүгчээс хамаарна. Тэр хүн үнэхээр одоо ёс зүйн хувьд, мэдлэг ур чадварын хувьд, туршлагын хувьд тийм ээ өөрөө бие даасан байх, хараат бус байх, мэдлэг чадвараараа хүн дээрлэхүүлэхгүй голгохдохгүй бие хэмээн өөрийнхөө өмнө дээр хатуу байж чадах тийм ихтгэл өмчлөлтэй бие хүн төлөвсөн хуульчийг одоо бүрдүүлэх асуудал бол энэ систем өөрөө цаашаа амилж ээж 5-аас 10 жилийн дараа яах нь цус хэлбэлтээр эрүүл ийм хүн орж ирэх системийг бүрдүүлж байгаа. Одоо энэ хуулийг гаргахчаа 520 хэдэн шүүгчээ бүгдийг хөөж явуулаад зарлана гэвэл эн чинь одоо чигнээс авс асуудал болно шүү дээ. Ирэх хурж байгаа Монгол ардын нам яах вэ? 62 судалтай болж жагаад босон дээрээ шүүгчтэй өөрийнхөө яах чинь эн чинь нөгөө болохгүй асуудал байхгүй. Тийм учраас тэр ур чадваргүй хүмүүс нь энэ сахилгын хорооны яг шүүгээ цэвэрлэл энэ систем өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй байхгүй одоо. Тэгээд энэ ерөнхий зөвлөлд ийм системд хаарсан хүнээ нэр дэвшүүл. Тэхийн тулд яаж юм нөхөр шинэ хуулиар хүртэл яасан гэхээр жишээлбэл шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроос нэг жилээр сонгодог байсан. Шүүхийн сахилгын хорооны даргыг гишүүд дотроос нэг жилээр сонгодгоор хуулийн хийсэн байхгүй. Хуучин ямар байсан гэхээр ерөнхийлөгч ерөөсөө дарга гишүүдийг бүгдийг томил. Дарга нь хэн байх вэ? Шууд та байх уу би байх уу ерөнхийлөгч мэдэх байхгүй дарга. Тэнгүүд хоёулаа уралдаал нөгөө ерөнхийлөгч чи гүүчин шүү дээ. Би эндээ хэлэхгүй би уулзаагүйгээ гүүгээд байна. Гүүхээр нөгөө хүн яах вэ?
Чи миний захиалгыг биелүүлээд чи энийг ингэчүүл би чамаа дэмжигээд болцол тавиад эхэлж байна. Нөгөө яаж вэ? Энэ ерөнхийлөгчөөс хамааралтай болоод эхэлж байна. Тийм үү? Эннийхээ боол болоод алфат нь болж байгаа. Хэцүү үндэл үйлчлэн. Тий. Тэгэхээр чи энэ системийг нураахын тулд энэ даргын хэн байхыг одоо шил ерөнхийлөгч оролцохгүй, их хурл оролцохгүй шийдэх боломжгүй болгочихж байгаа байхгүй. Нэгдүгээрт бүгдээрээ нууцсалуур халтаар шийднэ. Хоёрдугаарт энэ нь удаахгүй. Нэг жилээр л ажиллана. Тэгээд бүгд ээлжил гэж байгаа шүү. Улирах юмш боломжгүй юм. Улирахгүй ээлжилнэ. Тэгэнгүүт эн чинь нөгөө дарга хэв шинжийн устгаа хийж байгаа байхгүй. Тэг энэ систем дотор нь хүртэл яаж гэнэ үү? Ийм нөгөө даргаас хамаардаг. Тэр бүх юмнуудыг ийм шатлсан байдлаар хийсэн байхгүй, зориуд хийсэн шүүхийн хууль дээр маш олон ийм системүүд байгаа бодож хийсэн. Тэгэхээр энэ системүүд маань одоо жинхэнэ ясаар амилах ёстой. Тэгээд одоо энэ шинэ байгуулагдаагүй бүгд зогсцсон учраас цэцэн шийдвэрээр тий одоо сайн хүний бүрстэ арай дөнгүүрнэ гэж байгаа шүү дээ. Би бол одоо сайн өнгө. За нөгөө 60 цангуун зурлд бол арай дөнгүүрнэ. Ямар ч байсан болоосаа гэсэн ийм ихтгэл юм шиг. Одоо ерөөдөө багтаад байгууллагадаа дуусна гэж байна. Цэцэн их судлаар хуралдаад одоо асуудал нааштай буюу шүүгэн шинтгэл одоо энэ бодсон санснаар нь үргэлжлүүлэх ёстой гэдэг ийм одоо шийдвэр гараа авчвал мэдээж энэ ондоо байгуулагдана. Нийт шүүгчд маань бол 10 сарын 11, 12-нд буюу одоо яг 1 сарын дараа хурлаа хийгээд энэ шүүхийн ерхий зөвлөл болон сахилгын орооныхоо 50% буюу талыг нь тэр шүүгчд одоо сонгох гэж байна шүү дээ. Тал нь одоо бүрдэх гэж сарын дараанаас эхлээд шин одоо хүмүүс шин одоо хуулийн дагуу бүрдэх гэж байна. Шүүх гэдэг ойлголтыг бол хүн бүхэн шүүгч нартай холбон тайлбарладаг тийм ээ. Шүүгч нарын нэр хүнд ямар вэ? Тэр хэрэг шүүхийн нэр хүнд тодорхойлогдож байдаг гэсэн үг. Тэгэхээр шүүгч нарын хариуцлагаар ингэж уйж байх нь өөрөө ер нь хэр зохистой юм бэ? Шүүгч нарыг үнэхээр тэр шүүгч нар шиг байж үнний талд байлах гол одоо барих тэр хүч нь юу юм бэ? Одоо бол хариуцлагаар л уяад байна тийм ээ. Ер нь шүүгд тэр хоёр л ойлголттой байна. Энэ эрх мэдэл өөрөө одоо бие даасан байх. Шүүхийн бие даасан байдал гэж ярьдаг. Энэ ч одоо эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд, хамаар томилгооны хувьд тэгээд энэ шилд сонгох гэдэг чинь өөрөө яаж вэ? Толгооны хувьд хүнд худалдагдчихгүй. Ахвал гэхэд яах вэ? Үнэт зүйлээ ёс зүгээ өөрийгөө худалдахааргүй тийм төлөвшөлтэй хүнийг яах вэ? Олж авах. Энэ өөрөө тэгжээж бүхэлдээ яаж вэ? Бие даасан байна. Тийм ээ? Шүүгч маань өөрөө хараад бас байх. Одоо тэр бүх механизмуудыг одоо тэр чигээрээ энэ шүүхийн хууль одоо тийм зарчмуудыг суулгаж өгсөн байгаа. Зүгээр одоо жишээлбэл шүүх өөрийнхөө шийдвэрт гарах гал нөлөөлөл янз бүрийн гүтгэлэг тараагаал байгаа зориуд санаатай халдаал шийдвэрт нөлөөлөхгүй байгаа улс төрчийнч бай, жирийн иргэдийнч бай одоо тийм хууль бус үйл ажиллагаан дээр хүлээлгэх хариуцлагыг хүртэл чангатгсан. Нөгөө тал дээр шүүгч нарт тавих шаардлагыг нэмсэн. Маш онцлог шаардлагууд байгаа шүү дээ. Шүүгч нар дээр. Шүүгч болохын хувьд тавьсан хинч тавьдгүй хязгаарлалтууд байна. Яг тэгэхээр энэ шүүгч гэдэг хүн ийм дархлаатай байхаа тухайтад ердийн хүний хувийн эдэлдэг олон эрхүүдийг нь хязгаарлаа гэж байгаа юм бас. Олон эрхүүдийг чи багшлагаас өөр ямар ч өөр орлого олж болохгүй шүү. Чи хэргийн оролцогчтой бүр ингэж ганцаарчлсан уулзалт хийж болохгүй. Хэргийн оролцогчтой. Заавал яг хөндлөнгийн гэрчтэй уулзалт хийх хэрэгтэй. Улс төрчтэй чи уулзвал яг заавал протоколд уулзах хэрэгтэй. Тийм ээ. Чи бүр хэргийн оролцогчтой бол чи бүр хувийн дотны харьцаанд ч орж болохгүй. Хүний хайр дурлал руу хүртэл орж ийн гэсэн үг шүү дээ. Ийм хязгаарлалт зөвхөн шүүгчд байгаа байхгүй. Хуулиар. Гэхдээ хуулиар шүү. Тэр олон одоо хязгаарлалтуудын яаж байгаа нөгөө хараад бас байх. Шинэ хуулиар л энэ байдлыг хаасан тийм. Тий. Нөлөөнд орох. Тэр одоо бүх зүйлүүдийг нь л хийж байна. Гэхдээ энэ бүхэлдээ ганцхан энэ хуулиар бас амилахгүй. Юу шийдэгдэхгүй шүү. Энэ бол зөвхөн эхлэл
гэдгийг бол хэлмээр байна. Одоо энтэй хамт ямар реформод одоо ингээд цаашаа одоо хийгдэх ёстой байна вөхөр. За энэ шүүх рүү хэрэг материалыг боож авч байгаа прокурор. Энэ хэрэг материалыг цуглуулдаг мөрдөх алба. Гүйцэтгэх алба. Энэ одоо байгууллагууд болон албан тушаалтнуудын үйл ажиллагааг яг энэ шүүгчнэрийн шиг ингэж журмалсан маш нарийн процесстай хуулийн шинтгэл үргэлжлэж энэ цул болно. Тэгэхгүй бол одоо ганцхан шүүгчтэй яриад байх юм бол наагуур нь нөгөө мөрдөгчийн гүйцэтгэхийн прокурорын яаж самарч байгаа вэ? Одоо эхнээсээ эхлээд нийслэлийн ерөнхий прокурор хүртэл цагдаа орхицсон байл шин. Тэр хүн чи яасан бэ? Хэрэг наймаалцдаг мөн үү? Дуртай эргээ шүүх рүү явуулна, дуртай эргээ хаа. Хэний захиалгаар? Хааныхаа захиалгаар. Тийм ээ? Тэгтэл бид нар шүүгчийн тухай яриад байгаа. Шүүх эрх мэдлэгээд ярингууд нөгөө прокурор маань хүртэл яах нь орж ирэх хэвээр. Мөрдөх алба тэр чигээр орж ирэх хэвээр. Энэ системийг бүхэлд нь ингэж хийжөөж тэгээд сургалт бүр тэрийг бэлтгэхээс нь эхлэх хэвээр. Нөгөө боловсон өвчин буюу хүнийг ихтэй сургуульд одоо нөгөө хуульчийг бэлтгэхээс нь эхлээд одоо бэлтгэх хэвээр. Тэхийн тулд нөгөө хуульч хүн гэдэг чинь зүгээр эрдэн хүн биш. Эхлээд хүн байх хэвээр. Хүн байх гэдэг юу гэж? Хуулийн амин сүнс охин ёс суртахуун. Тэгэхээр чи зөв хүн байх. Юу зөв, юуг буруу гэдэг тэр хуульч хүн өөрөө бүр хатуу ихтгэл үнэмшилтэй болох тэ зүрхийг нь тархийг нь бүхэлд нь яг одоо бэлтгэх тэр боловсон өвчний тогтолцоо буюу ихтэй сургуулийнхаа бүр хөтөлбөрөөс эхэлнэ шүү дээ. Шинэ цагийн шүүгчдрийг бий бол. Тийм учраас хуульчийн эрх зүйн байдлын хууль хүртэл энтэй хамаатай. Яг хууль зүйн одоо тэр сургалтын тогтолцоо хүртэл хамаатай. Шүүгч нар одоо нэг үе бодхоо сүүлийн үед илүү тийм дэгэнд ороод эхэлж юу гэж бас олон нийт хараад байгаа юм л та. Жишээ нь маш болгоомжтой болсон хаа хамаагүй хүмүүстэй уулзахгүй байх тийм ээ. Ёс зүйн үед нэг арай нэг жоох өмнөхөө бодвол дээрдэж гинүү гэсэн ийм мөнгө айсвал харагдчих л байна. Та ер нь энэ тал дээр санал нийлж байна. Шүүгчд ер нь дэгэнд орж эхэлсэн. Мэдхгүй би одоо энэ хууль батлагдсанаас хойш их хурлын дарга дээр л одоо шүүхийн хуулийн хэрэгжилтийн асуудлаар сонсоход л одоо албан ёсны протоколтой 1-2 шүүгчтэй уулзснаас өөрөөр одоо 3 сарын 1-ээс хойш уулзаагүй байна. Жишээлбэл одоо би өөрөө бас энийг өөрөө бодож одоо хуулийг одоо ажил хэсгийг өөрөө ахалж ирсэн хүний үед өөрөө үлгэрлэх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Үлгэрлэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас тэр уулзах хуцаа харилцаа бүх юм дээр хязгаарлалт тавьсан байхгүй. Тийм учраас би өөрөө ч гэсэн тэрийг одоо үлгэрлэж байгаа. Тийм. Шүүхийн цэвэрлэгээ ер нь шүүгчдийг солисноор бий болох уу эсвэл шин цагийн шүүгчдийг бий болгосноор цэвэрлэгээ хийдэг юм. Цэвэрлэгээ гэдэг бол их олон талаас нь хардаг л да. Таны хувьд яаж харж байна? Уу яг цэвэрлэлийн мэмэрлэлийн устгаад толгойг нь авчих амархан мэдгийг шүү дээ. Тий. Систем өөрөө цэвэршихгүй бол муу санаа атах гэдэг бол одоо тэгээ нөгөө зүүн мөрөн дээр нь чөтгөр сууж байгаа хэлдэг гэдэг шиг 15 толгой татгаалж агаар мангас. Толгойн завчаа дахиад урахч. Тийм учраас асуудлыг хуулиар нь одоо засах тийм ээ. Хуулийн улгаатай хуулиар нь одоо тэмцэх гэдэг бол нөгөө углуургаар нь систем өөрөө зөв ажиллаад заавал хэн нэгэн гой хоолойтой чанга дуутай улс төрчийн одоо орилж хашгирснаар биш. Энэ систем өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. Ийм одоо эрх зүйн орчин бүрдчихвэл эн чинь өөрөө цэвэршээд явчих واخгүй. Энэ систем өөрөө ажиллах хэрэгтэй. Одоо жишээлбэл сая хэлж байсан шүүгчд өөрөө энэ систем бүртгэхээр яаж юм гэж яах вэ гэж энэ систем дотор энэ шүүхийн одоо дотор ажиллаж байгаа арай дөмгөн арай эрүүлэн арай одоо нэр цэвэрнэ цаашдаа давхын шүүгч дээд шүүгч буюу тэр одоо дотроо бас ингэж илүү гарч ирэх тэр болцоо хүртэл бий болгож байгаа юм. Тэгэхгүй бол энэ одоо шууд ингээл томилдог байсан бол эн чинь одоо энэ шүүхийн ороо буюу улсын дээд шүүхэн маань
одоо яг тухайн үеийн ерөнхийлөгчдийн тэгээ нутаг ус, анги, дов жалга болол мэдлэг ур чадвар нь сул байгаал, систем бүхэлдээ ингээд сул байгаал, тэ? Ийм өвчтэй аркеттэй болол ингээл дуусна. Энэ бол хор тавдар байхгүй. Тэгэхээр хор тавдар чинь яаж имжилдэг вэхээр ганцхан тэр одоо үсэрхийлсэн тэр нэг хэсгийг нь л тайрахгүйгээр бүхэлд нь эрүүл зөв хооллолт хүүхэд байгаасаа идэр байгаасаа тэ тэр одоо амьдралын зөв хэвшил хэмнэл тэр чинь бүх юмнаас улбалжаж одоо эрүүлж хэрэгэл хүн гарна шүү дээ. Тэгэхээр яг энэ адилхан байхгүй систем өөрөө тийм олон хүчин зүйлээс хамаарна. Энэ систем ажиллаж эхлэхэд бол тодорхой хугацаа шаардлагатай юм бэл. Тэгэхээр одоо иргэдийн хувьд бол хизээ би шүүхийн шинжилгээг мэдэрч шүүх миний талд үйлчлэх вэ гэдэг энэ асуултыг бол тэгсээр л байна л да. Та тодорхой хугацаа гэж. Энэ систем зөв бүрдэх юм болоо шүү дээ. Ямар ч дуйланс шуугиантай хэн нэгэн улс төрчийн одоо хэвлэлийн баг хурлгүйгээр нэг мэдхэд өөрөө ч тэр хүн өөрөө анзаарахгүй. Нэг мэдхэд энэ зөв ажиллаад эхэлсэн байна. Хүн хизээ тэрийг ямарваа нэгэн мэдэрдэг гэхээр өөрийнх нь ирэхээс шууд булаах амин дээр нь ирэхээр л мэдэрдэг байхгүй. Хүн сайн сайхан байх үедээ гандаа ид очдөг байхгүй. Хүн зовсон үедээ очдөг байхгүй. Үхэл хагацлах гай зовлон очингууд бурхан багш байдгийг санаад очдөг байхгүй. Бурхан минь намайг авраач. Жаргаж явах үедээ мэдэрдэгчгүй. Бурхан гэж байгаа ч юм уу ч би өөрөө бурхан гэж дэвхцчихэд байхгүй. Тэгэхээр шүүхийн систем өөрөө одоо яг энтэй л адилхан Үйлчлэж эхлэндээ хүн бүхэн мэдэрч. энтэй л яг энтэй адилхан байхгүй. Шүүхийг хүн хизээ сандаг гэж хэрэг үүссэн хүмүүс эсвэл шүүхтэр очдог эсвэл хохирсон хүмүүс очдог байхгүй. Хэвийн хуулийг хизээ зөрчдөггүй бөгөөд мөрөөрөө хэндэж гай болохгүй амьдарч байгаа хүнд биш үү? Шүүх мөх ямар ч бадгүй байхгүй. Ер нь бол. Тийм учраас би сая яг энэ нюансыг хэлж байгаа байхгүй. Өөрөө ч мэдхгүйгээр тайван амгалан өөрөөсийнх нь эрхийг булаахгүй, өөрийнх нь хөрөнгийг дээрэмдэхгүй, өөрөө хичээвэл айтайхан амьдарч байгаа нийгэм өөрийн мэдлэгээр бий болж ивэл энд систем шударгасны систем аль хэзээ үр дүнгөө өгсөн байна гэсэн үг байхгүй. Ярилцсанд баярлалаа. Үзэгчдээ бид шүүхийн шинжилэлт тойрсон асуудлын хүрээнд улсын хурлын гишүүн инх баяртай ярилцлаа.